За мөн хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хамгийн шилдэг гүйцэтгэлийг санал болгоно Английн алдарт бодгоны брэнд Deluxe Pro Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд та сонирхолтой хөгжилтэй өөрт болон өрөөлт сонирхолтой тохиолдсон түүхэн Үдийн хачир гэдэг 323 мянган гишүүнтэй группт бичээд тэнд групп бичигдсэн сонирхолтой түүхийг бид хоёрынд уншдаг. За ингээ эхлэх үү. За тэгээ. Загных нь алдармаа гэдэг бүсгүй хөгжилтэй түүхэн 12 дугаар ангийн өвөл сургуулийн шинэ жил болох өдрөө ирлээ. Уг нь ойрхоноос харсан бол нүур амаа будаад хамаг гой дээрээ тавьчихсан явж байсан юм л та. Ээж маань таксинд явтыг. Тэгээ шинэ жилээсээ хоцрох гээд яарад яг зам гараад алхаж байтал ээж намайг харчаад сигнал дуваа намайг суу гэд. Бурхны минь аврал хайрт ээж минь ингэж таарч буян болох гэж бодоод баярлаа суух гэтэл ээж намайг хаяа явчихлаа. Шинэ жилээ дараад гэртээ ирсэн чи ээж аав алдармаа минь эвтийхэн явч эмгэн шиг ирүүн тэр урд бүксэн тэр манай нөмө алгаад өгнө шүү дээ. Үгүй зайлвал яарахаараа тэгдэж шүү маа. Толгойд өргөшгөө ингээл яваад байдаг. Эмэгтэй хүн байж эвтэйхэн шиг алах гээд аав наачиг алхаж үзүүлээ. Тэгтэл ээж орой чиний үеийн хоёр хүүхэд таксидаад машин суучихсан явж ийсэн. Муу охиноо суулгаж авчаад сургууль дээр нь хүргээд өгье гэж бодоод сигналцсан чинь нэг банд нь энэ ямар шуухан охин байна гэсэн чинь нөгөө банд нь гачи охин бэ гэсэн алдармаа. Тэгэхээр ээж нь бандсанда чамайг машин ээж бандсанда намайг машинаа суулгадгүй хаяад явчихсан байгаа юм да гинэ. Яа ээж их нүдэн дээр л охиныхт гоё яриадсан юм байна те. Ямар амар хэрэг вэ. Гэхдээ одоо мэдгүй юм чи тийм үстэй. Тэгэл доогсч өгөндөө те. Яаж цаашаа давраа авчихгүй. Нөгөө нэг хүүхэд тагаад хүүхдийн нэслэн дээр би нөгөө ихний дөрөв ээлжинд жижиг хүүхдүүд ирж амардаг байхад цуслангийн ингээд нөгөө цайны газар ажилдаг. Тэгээ ингээд зогсчихсэн чинь нөгөө цуслангийн цагтаа орж ирээд тогооч игч нартаа мар гал 80 юм ярьжсэн. Манай аавыг ч муулж өгч байна. Юу ватер захирал чи манай сургуулийн захирал ясэс биднийг амар зоддог байсан ингээд. Тэгээ нөгөө манай тогооч игч нарын царай сонирн болоо над руу хараад. Би тэгсэн чи яриулжсэн. Нөгөөдг нь одоо нөгөө юм лангууны цааталд байгаа гэсэн үг аахгүй юу? Бид нар галтгоонд байгаа аахгүй юу? Юу ч нүрэлээ наваа шидчихэв. Тэгсэн чинь би яриулжаад манай аашт гэсэн чинь царай амар сонирн болсон гараа явцсан. Тэгэн штэ зайлуулдаг чи. Тэр шиг л болсон байна. Йоо. За, сабу гэдэг сонсогч. За 2008-9 оны үед баха эд модонд орж байсан Юто гэдэг скайтл явсан авлаа. UTO юм байна. За тэр үед би гэртээгээ ойрхон хүнсний дэлгүүрийн тоглоомын тасагт хөдөлгөгчээр ажилд ороод удаагүй лангууны ард суудаг байвуу. Нэг өдөр хоёр хүүхэн орж ирээд л бараг л тэнд байсан бүх тоглоомны үнийг асуугаад л барьж үзэж үзээд байна уу? Би ч идэвхтэй нарахгүй үзүүлээлээ. Тэгж юу ч явахгүй гараал явлаа. Угаасаа хүмүүс тэгдэм дөө гэсэн ч юм бодоол хүнсний тасгийнхаа хоёр ихтэй буу халаал зогсож байсан гинт утсаа саналаа. Oh my god, цэнэглэгчин зүйлтэй утас байдгүй. Хөөхий нүд харанхуулаад явчлаа. Тэгэл утас руугаа залгаж эхэллээ. Дуудаад авдгүй. Бараг 3-4 залгсан баха. Гэтэл нэг ихч авснаа урдаас ямар ядаргаатай юм бэ? Битээ байн залгаад бай гэд загнаад тасалцсан. Ямар инеэгч биш, ойлгоч биш болоо л үлдсэн гинэ. Бүр ширэлцэн тий. Тий. Тэгээд утсыг ингээл үзэж юм тайлбарлуулж явж байгаа л утсыг аваад. Ямар амар юм бэ? Тэгэн штэ. Било. Йоо. За. Тэгэл чи над руу би утсаа авъя. Тэгээ би уцгүй яах юм. Яа, сим нөгч. Тэгээ би симгүй яах юм. За, марл одон зур гэдэг сонсогчдын хөгжилтэй дөхөн жинхэнэ марлаа найл юм бэ гинэ. 2018 оны 9 сард шөнийн 3 цаг өнгөрч байхад хүүхдийн ус гараад шинхэн аав ээж болох гэж байгаа хоёр хос хүүхдэд төрүүлэхээр төрөх эмнэлэг рүү явлаа. Хамаг юмаа том цүнхэнд чихэж чирээд нөхрөөсөө салаад эмнэлэг рүү орлоо. Эхэндээ өвдөлт байхгүй эхэлд ойдгоор эмнэлгийн амар төмөр орнуудыг хараад пи па гэж ажиглаастаа. Удалгүй өвдөлт өгöd эхэллээ. Бурхан минь ээ зүгээр төрхөө боллоо гэж харимар санагдаж байгаа юм чаа. Нэг өрөөнд ганцаараа өвдөд унах нэ яг. Эм цөлөгч нар тоох чинжгүй байхаар нь бүр гомдоод байд юм бэлээ шүү дээ гинэ.
Тэгээ байж байтал нэг юм ч орж ирээд даргын хэлсэн марлаа чи мөн үл гэлээ. Би ч дотроо. За аав ээж хоёрыг дуудсан байгаа. Аав ээж лав ирж амжаагүй. Угаасаа аав ээжэд таньдаг дарагч байхгүйг мэдсэрэж. Тийм ээ марлаа байна л гэлээ. Тэрнээс хойш эмч төлөгч нар ээлж дараалан орж ирж үзлэг зөвлөгөө өгөөстэй, ус цай зөөгөөстэй тэр эмнэлэгт над чин халамжлуулж байгаа төрөгч алгач юу. Удалгүй төрөгч боллоо. Би даргын марлаа хэвээрээ жүжээстэй. Ээлжинд гарч байгаа, ээлжнээсээ бууж байгаа бүр 2-2 их өрөөч төрүүлэх боллоо доо намайг. Хажуугаар насрах зөвлөгч нар гар хүлээж тавьчруулж аргадаастай тэр их хайр халамжийн донд бөмбөрч байтал жинхэнэ марлаа эрдэм багастай. Яа. Тэгсэн бүгд л ээлжээрээ орж ирэл чи даргын марлаа биш юм уу гээл асууна. Би ч гүрээснэрээ гүрийгэл мөнштэй л гин. Нөгөө царайг нь ч хараагүй амьдаа маань бас л мөнштэй л гээд байна гин шүү. Хүн чинь яг цагаат тулгаар ичтгүн байлээ. Ингэж би ч энд даргын марлаа байр сууринда бат гүрээсээр хөөрхийн эмч зөвлөгч нар орж гарахдаа жинхэнэ марлааг нь айл юм бол гэж битүүгэндээ хайсаар хинэн жинхэнэ марлааг нь ч мэдэхгүй хоёр талд гүйсээр даргын марлаануудыг эрүүл саруулн яриалуулсан да. Эмнэлгээсээ гартлаа коридорт бараг гараагүй шít. Жинхэнэ марлаатаа нүүр тулахыг гэж ичээд гинэ. Ой, гоо нэгдээ ингэж яах вэ? Биш гэлтэй биш. Ямар амар юм бэ нэр. Харин ингэж нэг л ингэж нэг цаашаа явцсан болоод өнгөрсдөг. За, баяр зүгт баяр гэдэг залуу. За. Шоуд жугаад шүн ороод ижирээ сэмээрхэн авгаагийн хажуугаар ороод хөвцсөн чинь дахиад л тасартлаа гудраа юу? Чи яаж мэдсий? Танах дээд давхурд штэ гэсэн гинэ. Энэ онгой байна. За тийм билүү тий. Йоо ямар вэг юм бэ? Ай дээдлийн давхуртай. Бүр сурцсан те. Танах дээд давхурчтэй. Насрахаараа л ингээл тэднэр очиж сонцдог. Йоо. За сэлэн гэдэг эмэгтэй хөвчлөд өгөх байна. Би ч нилээн орон гарын хүн. Нэг хэсэг машина 5-6 дараалаад ачуулж байлаа. Тэгээд нилээн хашраад л машин тэргээ хямгатаад жухам сонор сэрэмжтэй тавьдаг боллоо. Нэг удаа барс ороод л үүднээс нь бэлдүүлчихсэн байсан хоёр тортой юм аваад жирмээ эснийг хэлэхөө паацгнаад гүүх жороол хоёрын дундуур яаран гараад иртэл байдгүй. Машин байдгүй. Хоёр нүд харанхуулаад хинт ч юм бэ бүү мэд гомдоод хоёр тортойгоо газар шидээд л уйлаа суучихсан. Ивэ жирэмсэн хүн чи хийцүү штэ. Тэгээ угаасаа амар хямардаг аахгүй. Хүмүүс яасан хийсэн болоод тойроод би ч машин аччихж ялэрч муур хэлээд нүрээ дарж уйлаад л нөгөөдөл чинь өста муухай хогнууд энэ нэг жирэмсэн амтны машиныг ачаад явчихж за алуу таксин сулгаад өгье энтер гэлцээл би нүрээ дарж сууснаа түш тэнгээ машингүй ирсэн штэ. За энэ хэсгээс гоё шүү. Гэл толгоор яг гээд ороод ирсэн. Газ босоод хоёр дордогоо авснаа зүгээр гээд адуу болж өгсөн. Ажилтнийхэн зүрхэнд орно гэдг нь тэр баг. Тэгээд нэг даргын марлаа шиг тэр чигээрээ зүтгүүлсээр байгаа гоё такси суулгуулчихгүй тий. Йой, эстогой шүү. За, Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хамгийн шилдэг гүйцэтгэлийг санал болгоно. Английн алдарт будагны брэнд Deluxe Pro Mongolia хамтран ярилцаж байна. За, энэ яадаг будаг вэ? Англи алдарт энэхүү будагны брэнд дэлхийн 100 гаруй үйлдвэрлэлэн хэрэгэлдэг усан суурьтай, хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй, үнэргүй, эко гэдэг давуу талтай гэж шүү. Чич нэрээ поро болохоор ингээм хамтран аялагч маялагч ирэхээр уулзддаггүй лөө те. Бид нар бол уулздаг. За, уулзсан уу? Бүр манай уулзалтын өрөөний ханыг будаж үгүй гэдэг. Тийм гоё үнэргүй аа. Тий, үнэр авахгүй тэгээ дороо хатдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь эн чинь дан ганц хан будахгүй заяо. Гадна талын одоо ингээд нөгөө нэг фасадны одоо нөгөө байрнууд чи ингээд ажиглах юм бол ингээд удаа нэг баригдахтай амар гоё ингээд цоошин барьж ясна ингээд жоох удаад ирэхээр ингээд нэг сонио халцраал, гандаал нэг сонирн болчдөг шүү дээ тий. Нэг энэ хуучин байрж болчдөг шүү дээ. Тэгдгүү гэж байгаа байхгүй юу бодог нь халтарч малцрахгүй. Тэгээ дээрэс нөгөө нэг юм төмөр мөмөр бодон заяо. Бодно. Ер нь бүх юм бодно заа. Тэр читэл ингээд хүүхдийн тоглоомыг хүртэл будаад хүүхдүүд чинь тоглоомыг голцсон амдаа хийдэг штэ тий. Ямар ч хор мор байхгүй. Тэгээ нөгөө модон идлүүдийг ингээд нөгөө өргөс мөргөсгүй болгох гээд ингээд нөгөө лактн гэж ярьдаг штэ бид нар тий. Тэгээ тэр модон идлийг бас ингэж бодож модон заа. Ер нь будахгүй юм гэж байхгүй бүх юмыг бодно.
Тэгээд за энэ тэгээд одоо яг хуу ийм лаг брендийн ийм лаг будаг юм чи үнэтэй юу гэдээ асуухгүй юу? Тэгсэн чи эднийх нөгөө аль бие усны эрхтэйгээр оруулж ирэхийн тулд ингээд бас нэг ийм зах зээлдээ таниулъя гэд те. Тэгээд айгүй хөрхэн дайж давгүй юм бас хөрхэн хямдхан үнээр оруулж ирсэн юм лээ. Ааха тэгээд дээрэс нь нэг гоё юм нь юу вэ гэхэлэр зэрэг штэ энэ чи 1 литр будгаар 7.5 м квадрат будна гэдэг байгаа аахгүй юу? Айгүй сайн тард юм байна. Яг үнэ. Тэгээд дээрэс нь сайн чанартай будаг. Тэгээд нэг дахин одоо бусад будагнуудыг бодвол нэг дахин хэмнэлттэй гэсэн үг гэсэн. Харин тийм л юм байна. Хитрхи өтгөн будагч зуралтаад ингээд будахаар тарддаг шүү дээ. За ийм гоё будаг байгаа шүү. 30-аас 40 минутанд одоо гатна гэж. Тийм харин. Тэгэхээр одоо ингээд баг амьдарч явахдаа өргө бодчих юм хаашаа. Тийм. Би харин ямар санда. За угаасаа хүмүүс ингээл дээ нөгөө оруулж ирж байгаа бүтээгдэхүүн болгоноо л магтаж ярьдаг штеп. Яг уу, яг үнэхдэггүй юу гэвэ гэсэн чинь танаа өрөг будаад гэж. Тэр баг юуг будах нэ. Уулзалтын өрөг. Зүгэл гоё будаг байна. Үнэхээр гоё будаг гэсэн. Тийм байна. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 10 87 92 88 64 96 97 гэдэг дугаараас аваарай. Тэгээд Best Titan гэж нөгөө нэг латинаар бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Тэгээд хүргэлттэй байгаа бус интернетээр захиалга өгөх боломжтой шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хамгийн шилдэг гүйцэтгэлийг танд санал болгоно. Английн алдарт будагны брэнд Deluxe Pro Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За отхон дэлгэр сандаг сүрэн гэдэг бүсгүй. За Игч зүү залгисан нь гинэ. 85 85 оны орчим үед байхаа игч бид хоёр 9-10 настай л байлаа. Игч гэрийн халаатаа ойд сууснаа гинт яана би зүүгээ залгичлаа гэдгийм байна. Би ч игчигээ юуг бол шууд өгч ийн гэж айгаад л юу ихэ мэдэхгүй сандарч уйлж орилж ийснэ. Ямар ч өвчнийг тэр дорн эдгэж авралуулдаг ээжтэй хил дуулахаар ажил руу хар урдаараа игчигээ орхиод гүйчлээ. Манайх тэр үед гэртээ утасгүй байсан үе. Гүгээд л байлаа. Ээжийн ажил холоос хол гэрээс 2 шахам километр. Хөлс хэр нуурсан хачин аймаг царайт амтан арай хийж авцгаагаа дараад ээж хэлсэн ч лээж халаг гэдэл хийж байсан юм а шууд хаяал хамт гараад гэрлүү гүйцгээлээ. Ээж үйт хоёр гүүсээр яваал гихт ороод иртэл игч ямартайч амьд байна. Гэхдээ царай том муу. Ээж шууд хөргөчнөөс хөлдөөсөн мах гаргаал шанахтай хүүтэн усанд хийж гисгээгээд уртвтар том хөшиглөөд хурдан залиг гээл игчид 2 3 түүх юм мах залгиуллаа. Шокийн байдалтай байгаа игчид маань ээж залгисан зүү чинь махан зоогдоод аюулгүй болно гэж тайлбарлаж тайвшруулж байна. Тэгээд гинт ухаансхээ орсон юм уу эсвэл анхны тусламжийн арга хэмжээгээ аваад дараагийн шат руу шилжиж байгаа юм уу хөөх юм намайг хороо ороод хурдан эмч дуудаал гэж байна. Би ч бас хар хурдаараа л гүйлээ. Хорооч бас гайгүй хагас километр хэртэй газар байсан санаж байна. Уг нь бол би ээжийнхээ ажил руу гүйхээс өмнө ээж ажилласаа гүйж гарахаасаа өмнө эмч дуудвал болно доо. Гэтэл үгүй. Тэр хоёр талдаа явхан гүйлтэй хугацаанд игч өхүүл өгөхээр хугацаа болж байгаа. За ямар тач эмчийг иртэл ээж игч бид гурав уйлаастай. Ээж бас хажуугаар нь игч бид хоёрыг загнаастай. Би та нарыг юм ойж байхдаа амандаа зөв битгий зууж бай гэж хэлдэг штэ. Хүний үг авсан бол юу гэж ингэж өөх гээд байж явахвдээ гэдэл. Нэг харсан чил игч нөгөө ойж байсан халаатай байраа сууж байсан. Ээж нөгөө зүг чи энэ байна штэ. Гэт хормооных нь хунаасаас гаргаад ирдээ. Ээж зүү булааж аваад хүүр залгичсан бол яана мөн биз гэж давлахт нь игч мөн би алга болчоор нь айгүй таны хэлдгээр амандаа зууж байгаад залгичглаа гэж бодчихгүй юу би дотор даанч хатахгүй зүгээр байсан юм а гэдгийг санаа дагнаа гэж түрүүхэн л өхлүүд шокийн байдалд хөвчөөсөн хүн чинь зүгээ залгаагүйгээ мэдээд сэв сэргэлэн бас болоогүй ээжийг буруутгаастай ингэж баярлах загнуулах дунд байж байтал эмч ирж учрыг нь мэдээд буцаад явсан да. Ээж ч балаа хоёр юмнаас болж ард хажлаа баларчлаа гэд буцаад гүйсэн дээ ажил руугаа. Уцгүй байх үеийн паян ихээ их дараа бичнэ гинэ. Эдний гэрийнхээ угаасаа амар дуйлантай шугтай. Энийг нөгөө өмнө нь уншсан. Тэгээд одоо манай сонсогч нөгөө ингэдэж одоо шууд ингэн заяа. Наа чин хөгжөлтөө пост тэд дээр явж байсан ингээ бараг тэгж хэлэн заяа. Мөөгийн нөгөө мэдгүй болохоор би сая уншуулчлаа яа. Эдний гэрийнхэн заяа бас мөнгө зэлгээд заяа наа зүү зэлгдэг чинь бас мөнгө зэлгээд тэгээ бүр нөгөө мөнгөний нөгөө нэг юугаар нь гаргаж авна гээд бүр ээж нь амар их идүүлээ бом паянтай гэрвэл тааж аа зүү зэлгдийнхэн байна гэж ороод ирэн заяа юу ч сүхийн нэг юм хойр арга хэмжээ авт юм дээ яа түүхий бах идэл тэгэл гарчих юм биз дээ. Йоо. За алдартай гэргүүл угаасаа. За Батүшиг дамдан гэдэг залуугийн үжилтэд үхэн.
Гэв гэнт нэг түүх орж ирд юм байна. 1997 оны үед юм уу да? Манай байр чинь дандаа ТV-гээр гардаг хүмүүс амьдардаг байлаа. Одоо тийм байр юм байна шүү дээ. Одоогийнхоор бол одууд л юм уу да? Тэр дунд чамин чулуун гавьяатаас эхлээд зөндөө хүн байсан да. Тухайн үед гэхдээ гавьяат биш байсан юм аа гэнэ. Нэг хүний нийгэмлэг байгууллагад ажилладаг хүн байдаг байлаа. Одоо бодоход юм хийдэгч байсан юм уу, үгүй ч юм уу. Үнэндээ тэр ажлыг нь цагдаа л хийдэг байсан шүү дээ. Тэр нийгэмлэгийн нэр нь юу ч хүлээ нилээн сүрж малыг гим талдлагаас хамгаалах нийгэмлэг илүү гэхээр та бүгд мэдээж таних байх нэ. Зундуунд орчих юм болов. Харин зундуунд орж нэг хил мал гуравтайгаа ангиал уншаад байдаг тийм. За тэр ч яг одоо нэг юм яри. Бидний цөөхөн нөхөд байрныхаа гадаа хийцгүүрээл ганц тамхи олоод татчих санаатай байж байлаа. Тэгсэн манай байрны олонний танилтыг хэрхэн яриад ахта ном зөөгөөд өгөөч гэдэм байх. Биш тэргүй хийцгүүрээд байж яхаар гэдэл за тэгээл гэлээ. Тухайн үед уул нь мөнгөөр зөөн энтер гэсэн юм байхгүй штэ. Нэгэндээ туслах чин сэтгэлтэй л байлаа. Тэгсэн байна ах өөрөө л хэлж байна. Та гуравт ах нь 200 төгрөг өгнө л гэж байна. Бид нар ч бөөн баяр гүүгээд зөөгөөд нилээн л олон ном зөөсөн юмдаг. Бас магнач илүү татах таймагч нүдэнд харагдаад л. За үнэндээ 20-д 3 залуу байлаа шүү дээ. Ажилгүй оюутан хүмүүс шүү дээ. За тэгээ баг 2 цаг шахуу хугацаанд баахан ном зөөлөө пүүх ч баг номын сан үлгсэн юм шүү. Тэгсэн зөөгөөд дуусаа ахилж байна. Заах нэг номоо 200 төгрөгөөр зардимаа гэд бид гуравт нэг ном өгөөд гаргаж хэлээ. Үйл дээрээс гарсан ном заах ном юм байна тийм. Өөрийнх нь хэлүүлсэн ном юм байна. Тэр номны нэрийг хэлбэл та нар бараг хин бэ гэдгийг мэдчих байхаа. Гэтэ яа тий хэлчихье. Тухайн үед настаа ах юм байна өгсөн номны нэр нь Алтан цогц хаашаа оров. Дожоод орж байгаа юм штэ тэгэхээр тийм үү? Дожоод орж байгаа биш юм уу? Мэдгүй. Тэр чинь ном байсан юм уу? Ямар ч байсан дожоод орж байгаа тэр нөгөө юм сенсац үүсгэсэн мэдээлэл гаргаж явах шиг байсан тий. Гаргадаг гэсэн. Тэг хүүхд багт би сайн мэдэхгүй байна л да. Дожоод орж байгаа чинь нөгөө амар юм детектив зохиолууд бичдэг байсан штэ. Шар хөшгөний нууц мууц гээл. Чи тэрийг уншиж байгаагүй юм уу? Үгүй. За. Би ч жоох өгчүүд. Йой. За унш. Энэ улаан чи уншихгүй юм уу? Тийм үү? Шууд дараалаа дөө. За. Зохиолч байгаа юу гэдэг дөрмийн даваа явна. Түмэнд орж түмэ гэдэг залуу. 2000 оны ихээр нэг найз ахыхаа компанид ажилд оров. Дөнгөж байгуулагдсан компани уугаа ажилтан болоод хуйлаа ажиллаад л байлаа. Гэтэл шинэ жил болов. Хуйлаа бас шинэ жилчиг санаатай яахыг нь асуудал. Манай найзын компани шинэ жилд хуйлаа орчих гэлээ. Шинэ жилж эхэллээ. Гэтэл нөгөө компани шилдэгүүдээр шалгаруулад эхэлтэл манай Заки ах маань хаалтсан. Одоо миний ээж гэж орилж босч ирэнгүүтээ намааг шилдэг ажилтан болгоо шагнчихсан юм. Бүдий шинэ жилдээр ажингууд. Сэргэлээ. Яаж яагаад нөгөө компанид хамтарч ажилладаг болохоор бид хоёрыг хойлохнаг бүгд мэддэг болохоор нэр хийдэл инээлдэнгээ алгаа ташаад байгаамаа. Цаашаа юу болсны бүү мэд маргааш нь гэртээс ирсэн юм гэнэ. Яа. Хүний хинжил дээр ирсэн. Манай компани хин ажил. Тэ хойлохнаа тэ. Яа. Тэгээ ер нь жоох зориг орцсон байсан юм байна. Тийм ээ. Яа дийл гэж бодсон юм байна. Тэгээ хоёр хүн чинь хоёр хулхнаа юм чинь захирал тэрийг шигэд гоорыг энийг шигэд ямар өөрийгөө шагналтаа дэш. Яас. Йоо. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч Монкрем 35 жилийн түүхтэй Монкрем компани халгаа брэнд дэмжээ ярилцаж байна. Тэгээ ус хуухны бүх асуудлыг шийдэх халгаа брэнд болон клиник салонтой холбогдох утас 7711 43 73 7711 43 73 ус хуухны асуудал шийдэх бүх бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч халгаа брэндтэй баярлалаа. За баярлалаа халгаа брэнд. За уужим А гэдэг залуу. За. Гэтэ энэ ингэж байна. Эхлээд нэг юм зураг байна. За. Зурган дээр ингээ нэг юм хоёр талаасаа баахан цэргүүд бие бие руугаа гүйлдэж байна. За. Тэвэрлэж байгаа юм уу? Сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд нөгөө юу шүү маш нууц дээр ингээд нөгөө нэг хоёр талаасаа ингээд цэргүүд гэж оролдож ирэл зодтолдог ш. Яг тэр шиг зураг. Зодтолдож байгаа юм уу? Би лав төвж бодчих. Чи намайг өдөхт нэр киног үздэг юм дээ, Монгол кино. Манайхан маш нууц хөнгөд яг тэгэж бодно. Энэ баахан цэргүүд баг хоёр талаас 37 дугаар тоочк дээр бас ингээ хоёр талаас гэж оролдож ирдэг ш. Яг тэр зураг шүү. За тийм зураг тавьчихсан байна. Энэ учиртай юм шиг байна. За. 2015 оны 100 фантастикийн тийм байна. Фантастикийн оюутан цэргүүд дээр очиж маш нууц нэгэн зураг авалт гэж хийсэн юм. Тэр
Бид хэдийг дарганаар азтайг нь гайхаад л. За тэгээд 500-500-оор хоёр тал зогсоож байгаад л наашин цааш нь гүүл гэж гарсан. Би буцаад байранда. За гүүгээрээ гэж баг 2-3 цаг гүйсэн санагддаг юм. Дараа нь өөрийнхөө тоглосон киног үзлээ. Кинон дээрээ бид хэдийн юу ч гарсангүй. Тэр үгсэг хөвж байгаа гэдэг аав гэдэг шиг л. Йоо. Театраас гарч ирээд трейлерээ үзсэн чинь трейлер дээр 1 секунд гарсан байсан да. Йоо. Трейлерийнхээ 1 минут 44 секундээр амжиж цогсоовол бид хэдийн юу фантастикийн жүжигчдээс дутгааргүй жүжиглсэн байгааг олж харна. Ийг бол надахын зэрэгт нөгөө нэг байсан шүү дээ тий. Налах тэгсэн чинь яг хэднэрийг бас нөгөө мандгац цаатны киноны ингээд нөгөө бас нөгөө олонний хэсэгт аваачаад тэгээд надад л чинь ингээд үхээд гингүүд бүгд үхээ хийвддэг. Тоглосон гэснээр тэд нар чинь бас гэтэл мандгац цаатан чинь кино шүү дээ. Кино амар кино шүү дээ тий. Тий тэгээд тэгж байгаа зургийг тавьчаад жич тэр зүүн талын хэсэгт урд талаас 13-т гүйж байгаа халдсан ногоон хувцастай бакалтаа би гинэ. Тэрийг нь олж харах ч юм уу. Йоо. Нөгөө нэг ахан төсгийн кинонд би чинь бас тий 1-2 анги дамнаа. Тэгээ дандаа тексттэй штэ миний одоо хэсгүүд чи. Чи намайг тийштэй би юм ярьдаг заяа. Гүг чи ингэж сууцл байсан шүү дээ. Зурган дээр нь. Үгүй би чинь бүх текстэндээ тэг бүх хэсэг нь тексттэй шүү. Тэгсэн чи мега намайг мега ч суйсыг төгсөө театрт ажиллаад орж ирсэн үү штэ бүтэн жил. Йоо ихчээ л гэдсэн шүү. Тэгээд тэгэхээр айгу мундгал юм шиг байлээ. Ёо ихчээ гэдэг лаг өн гэсэн үг юм уу? Би шогд. Ёо ихчээ ихгүй штэ гэж. Манай мега би тэгтээ мега кинон дээрээс олж харж ирсэн байхгүй юу? Би л олж харж ирсэн. Бас гардгүй кино дээр. Маргааш нүрч ирээ. Мега би чиний тоглосон киног үзье гэд. Тэгсэн чинь яасан мэс чинь ингээд гол хоёр жүжигч нь ингээд наан ингээд романтиклаад ингээд ярьж байгаа байхгүй. Цаана нь ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс ингээд шоудж байгаа байхгүй юу. Нэг туслангийн байрны байшиг газар. Тэр шоудж байгаа хэсэгт нь мега ингээд гараад өнгөртөө. Иш момыг амин. Тэг чи яаж тэ айгу бол гэрийнхэн дээр намайг үзгэж оруулсан баг кино. Тэгээд тийм юм чинь мэрэгжлийн хэлгээр нь масок гинөө тэгдэм байл ингээ гар орж гар марахыг. Тий. Масок гэдэг нь олонний хэсэг л гэсэн үг шүү дээ. Мас. Гар орж гарах. Яа. За. Гоо би ч гэсэн ингээ нэг юм олонний дүр тоглол айгуул тэрийг үзэхгээл очихлох та кино даа. Тэгээд өөрийгөө хайгаал. Йоо. Тэгэхээр би ч бас тий бүтэн нэг ангийн турш 4 удаа гараа дахиад дараагийнх нь анги дээр гараа бүгд тексттэй гэхэлэр бас лагдаа орох юм байл шүү. Тийм үү. Би өөрөө тэрийг мэдгүй. Би ингээ нөгөө ингээд камер явангууд чиний ингээ нэг зураг гараадсан байхгүй ингээд суудсан. Чи киногоо л үзээгүй мэн тий. Үгүй тэгэхээр ингээл нөгөө зураг гараал өнгөрт юм байна гэж бодохгүй. Бүтэн дээр нь юм яриа штт. Яа. Би үнэхээр бардггүй даваа. Йоо. Тэгээд би тэгтээ өөрөө тэрийг мэдээгүй л дээ. Тэгсэн чи мега л надад байна штэ тий. Үнэхээр лаг шүү гэж хэлсэн байхгүй. Тэг би мэдсэн ба. За. Тэр киног юу руу орохоор үзье байц. Үгүй орсон штэ. Интернет рүү. Sky Media-д байгаа штэ. Ороод үзээрэй. Ороод үзээрэй. Ичээд идэв ба би ингэ нэг чи наваг үзээд ичхгүй. Нэг л хичээд нэг ингээд сонир болоод байдаг байхгүй. Гэхдээ би яг ингэж бодчихсан байхгүй. За ёо энэ текстийг яаж цээжлэндээ гэж ингээд бодчихсон чи угаасаа хүчээр цэвэрлэх юм байна. Яг тэр зэрэг заяа. Одоо ингээд бид нар ингээд нэг камер ингээд нэг талаас авч байгаа ингээд шууд ингээд явж байгаа шүү дээ тий. Кино ч ингэдэм байлээ. Чи хоёрын ярьж байгааг ингээд нэг опши болон аавн заяа. Дахиад ингээд чамааг ингээд татаж аавн заяа. Тэгээд дахиад намайг татаж аавн заяа. Тусна. Тэнгүү тэр хооронд нөгөө нэг текстээ ярьсаар лээ. Тэгэхээр чин цээжлэх хүчээр цээжлэгдэж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм, тэгдэм байлээ. Ямар салхуутай юм. Би ихнийх дээр нь гой гусаад сүүлийнх дээр нь муудчих юм байна. Йоо. За. За одоо чиний. Өмнөх юм уу? За. Нямка давг гэдэг залуу.
Би 98 оны оюутаа. Тэр үед хөдөөнөөс оюутан болж ирсэн ангийн хүүхдүүдээс хөвчлөлтөө зүд их гарнаа. Увсаас ирсэн ангийн хүмүүс тухайн үедээ 17-д айлын хашаанд гэр өрөөд буусан байж. Нэг өдөр хичээлдээ явах гээд буудал дээр автобус хүлээж байтал хажууд нь нэг охин түүцнээс дөрвөлжин ягаан бохи аваад задлаад амандаа бүгдийг нэгээд зажилж гинэ. Юу амарлаг хардыг. Тэр нь манай хүнд их гоё харагдаж гинэ. Тэгэхээр нь манай хүн түл рүү очиод ягаан бох хараад байсан харагдгүй гэн. Харин шар цаастаа дөрвөлжин мөх агаад байна гэн. Эргэлзэж байгаад эргээд тартаа суух автобус нь чирж байна гэн. Тэгээд игчээ энээс авъя гэд шар цаастаагаас нэгийг аваад автобусандаа гүгээл суучиж. Кондукторт мөнгө өгчөөд хариултаа авах зур нөгөө шар бохоо задлаад лам руугаа чулуудаа зажилж орхиж. Тэрийг нь харсан кондуктор гайхаж харснаа зөрүүд явж гэн. Гэтэл манай хүний ам хамар нь халуун оргиод дарвигнаад зажилахын аргагүй гашуун нүднээс нь нулимс гоожоо сүйд олчээ. Автобусанд яах чарга байхгүй гаргаа таях боломжгүй юм чинь шууд л залгичжээ хөөдөө. Энэ хооронд нь бас сууч явсан имээ зүгээр үү хүмүн гэж асуугаад ээж л тээ. Тэгээд зовж нэг юм буудал дээрээ буугаад ангид орж ирээд надаас дахианы шүлний цаас үзүүлээ. Бульон юм байна. Галина, ланка, бул аваад зажсан биш. Ямка би энийг идсэн зүгээр болов гэж. Энэ яг бодтой баха нэр. Йоо, нэр тэгж бодно. Яаж ч тэгж амар гоё хэлбэртэй тий. Нэг гоё дөрвөлжин. Нэг гоё чихэр юм шиг. За мөнх соёл гэдэг залуу. Би 2000-ад оны үеийн оюутан л да. Оюутны дотор байранд манай өрөө шиг ялаачгүй, жомчгүй, цэвэрхэн өрөө байдгүй байлаа. Идэх юм байхгүй болохоор ялаа жомч тоож шагаадаг байсан биз. Нэрэд идэх юм аа. Йоо за. Гэхдээ эр хүний 13 михийг гаргаад үе гидс гардаг гэж байгаа. Охид бол шуудаагаар горил будаа, гулуудаар нь хонь мах нөөцөлч гисэн баян л да. Үлсэлт удаан сунжихаар бол нэгэндээ томхон тавг өвөртлүүлээл ганц аяг будаа гуйгаад хутгаад л ирнэ. Нөгөө нь бас октийн тасаг руу ханаа төрчихлээ гэж худлаа хэлээд адууны мах сармис перц олоод ир гэхэд л огшүү дээ. Өчнөө хоногийн үл дагаа сурчсан харах шиг төсвөртэй болчихсон манусыг ханиад ч тоодгүй байсан чинь. Тэгсэн өсөглөө еврей шиг автобусны салхинд хийсчихмээр манай өрөөний хит чинь хоньны тарган хааж ханж идээд л сүүлийн хэд хоног ярваасан юмнууд л шүдэж хичилж явдаг боллоо. Хаанаас авсан юм гэхээр олддог л байхгүй юу л гэх юм. Нэг өдөр коридор талхаж явтал надад талтай юм шиг санагддаг. Одооныхоор бол краш юмдаг уу да. Нэг охин мах чин дууссан уу дуусвал хэлээрэй гэж байна. Юу яасан мах вэ гэтэл танаа өрөөнийхэн чинь чамайг мах өгөөч гинэ гэдэл авдаг штэ гэж. Өнөө мө турж хөрөөд чинь манийга хоньны махны баартраар л аваад исэн байгаа юм. Тэгээд хоньны махныхаа баартрад явсаа. Идсэн хоол шингэчих гээд шатаарч дээшээ доошоо ширүүхэн гардаг байсан. Манай өрөөний хід энийг уншчихвэл та хэдийн төлөө энэ бие мөнчих гаргуунд нь гаргасан шүү. Гэхдээ бид нар байн гос үлсэхгүй. Тэр үед Говалтай Улаанбаатарын хооронд засмал байдаг байсан юм шиг байгаа. 3 хоног машины твшин дээр дайгдаж ирсэн жаахан бензин тосны хамттай 25 кг-ын гурилны дааван уутаар түнтэлж игсэн цойв иржил байсан юм даа. Гэхдээ 3 хонохгүй л дуустай билээ. Бид хэд манай өрөө ялаа жомтой хэд хоног манай өрөө ялаа жомтой байж байгаад тэгэл байхгүй болчихсон. Яа 25-ын шуудааны гурлаар цөм хийж өгч явуулж байдаг те. Танган биз. Тэгэл хөдөөнөөс юм ирүүлдэг чи харагдахгүй тасаг руугаа авч орно гэдэг чи алаан баггүй юу? Чи оюутны байранд байдаг байсан тий? Байсан. Би урд оюутнахтанд байсан шүү дээ. Тэгээ хөдөө гэрээс ингээ юм ирэнгууд шүн орой морол оруулахгүй бол яг барайл тасаг руугаа оруул зүгээр ингээ шаваал дагаал ороод ирж шүү дээ. Тэгээ шаваа дагаал ороод ирвэл орон доогоороо хийчихээ суугаал. Суугаад ямар гизүү вэ? Тий, ирэхүс нөгөөдөл чи арайч ингээд гэрээс чи юм ирсэн юм гэхгүй л дээ. Гүрийгээл суугаал. Тэгж аа бүр гарахгүй бол за унтыг гэвтээд өгнө. Тэгэхээр нэг юм чи хар цар сууж байгаа тэг гараач тий. Йоо. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гайхалтай хамтыг паралигаас жигмэн дурлагчдын хайртай хамт паралиг хамтран аярлаж байгаа. За парле. За парле брэнд нийтдээ 7 төрөл юм байна. Хавчуурахта шоколад болон жимсний дүүргэлттэй гэх мэт 7 төрөл байна. Төрөл бүр нь өөр өөр ингэсэн онцлог амттай.
Энэ кофенд айгу гой зөгтөг бичим билээ. Үнэхээр гоё. Тий, кофенд бол үнэхээр гоё. Тэгээд дээрээс нөгөө нэг бидний эн чинь одоо маш олон төрөл байгаа штэ тий. Тэгээ нөгөө зүүн утасны хайрцагтай юм шиг савлгаатайг нь гоё бас бэлгэн нөхөд гоё штэ. Тийм үү? Тийм төмөр савтай байд юм уу бас? Байдаг штэ, байдаг. За. Яа зүүн утасны савтай. Одоо нэг идэж зөндөл их идээ штэ. Хараа иддэг. Гэтэ ийм нөгөө нэг юм зүгээр гялгар уутайг нь иддэг. За. Цаасан савлгаатайг нь идэх юм тий. За эднийхээс хөөхөн урамшуулал зарласан байгаа. 12 сарын 1-ээс эхэлсэн. Тэгээд энэ оныг дуустал буюу 12 сарын 31-ний хүртэл үргэлжилнэ. За хэрхэн оролцох вэ гэхээр нөгөө бүтээгдэхүүнээр байгаа QR кодоо e-code application татах юм уу эсвэл вебсайтаар нэвтрээд нууцлал бүхий тоогоо бүртгүүлэл болоо. Гэхдээ уул нь татаад авчвал амралтаа тий. Тэгээд бүртгүүлэл болоо. Ийм тэнгүүтээ урамшуулалд оролцоо тэгээд эн чинь ямар бэлэг авах юм бэ? За тэрийг нь бол энэ нөгөө нэг юу руу н орж байгаад вебсайт руу н орж байгаад харсан дээр юм байна. Ер нь бол Ер нь бол нэр энэ дээр айгүй гоё мэдээлэл өгсөн байна. Айлд орохдоо юу авч орох вэ гэж боддог бол тийм штэ. Тий, Муранаг аваад ороо. Энэ парлагийн Мурана төрлийн 250 грамтай бэлгийн хайрцагтай шоко болон ойн живсний амтыг багтаасан. За тэгээд дэлхийн 7 улсад үйлдвэртэй нийт 49 брендийн 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн нэг сард үйлдвэрлэгддэг ийм асар том газар байгаа штэ. Одоо параллелд 50,500 хүн ажиллаж байгаа бодохгүй. Амар байгаа штэ. Тийм том үйлдвэр юм уу? Тийм харин. За. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 8951 93 гэдэг дугаараас аваарай. 8951 93. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гайхалтай хамтыг параллегаас чигмэн дурлагсны хайртай хамт паралле хамтран аялагч байна баярлаа. За одоо чинийх хаа. За Сонико гэдэг залуу дээрэмдүүлж дээрэмдсэн нь гинэ. 2005 оны үед Солонгост байсан найзаасаа 1000 ногоон зээлж авсан гинэ. Тэр үе 1000 ногоон амар их мөнгө штэ. Тэр үед хуучин тээврийн товчооны тэр авиас өөртөө бэлнээр аваад кармааллаа. Манайх 19 байсан болохоор Барсын гүрээр даваад алхачихлаа. Яг даваад бууж байтал хідэн залуус том дууралцаал хэрэг биштлээ шүү. Айс гээл явж байсан чинь нэг залуу гарч ирэл намайг бариад авлаа. Цаана халамжын хоёрын 3 залуу цаашлаад явж харагдлаа. Нөгөө залуу намайг барьж аваад зөгч ийн бултлаа. Ахаа хэрэггүүлдэл гэлээ. Тэгтэл нөгөөх та нарт ихгүй шүү. Яаж байгаа ингээл оргилийн байрны хин гинүү атмаан гээл би ахаа байяа л гэлээ. Би нэг мө бэлтгэлийн өмдний карманд $1000 хийцэн бараг ил шахуу. Тэрийгэ бодож шаналаад бараг дотроо уйлж байгаа юм чинь. Тэрүүхэн хооронд такси барьдаг байж, автобусаар тойрч явдаг байж 80 бодож байгаа. Гэхдээ барагтаал тэхгүй дээ. Гарнаас атгцсан тавил гэсэн тавьдгүй. Тавилаа зүгтахаар намайг барьсан нөхөр гүүрэн талдаа нөгөө тийшээ нөгөө гурав байгаад байдаг. Нөгөө гар мөнгө байна уу байхгүй, төрөвч байна уу байхгүй гэж бараг уйлан дуурч байгаа юм. Бугуу харж үзэж байна. Цаг байгаа шалгаж байгаа болтой. Миний яакны хармаанаа шалгаж байна. 1-2 грамаа шалгаж байснаа барьжээ гэж сахин бэлийг өгч байна. Барьлаа. Миний яг 20-30 грамаа талтай. Заавтай тий. Бараг бүгдийг үтсэн баг. Ядаж хогч байхгүй байгаа. Яка тайл гэж байна. Энэ хооронд цаана байсан 3 яваад өглөө. Би тэр 3 явлаа гэтэл танд юм уу хүн дээрлэхэд пэнүүд гээд намайг заамдаад авлаа. Тэр үед намайг дээрэмдэгч ганцаараа гэдгийг ухаарлаа. Чи одоо юу вэ гэж сүрч замдаал цохлоо. Нөгөөх маань унан алдаал босоол зүгтлаа. Араас ахиа зохих санаатай хөөлөө. Нөгөөх маань зүгтаастай. Би улангасан амтыг höөгстэй. Одоо өөрөө зохиод Тэгээ металлистийн гүр хүртэл хөөсөн байдیں۔ Нөгөө нөхөр зүгтаад алга болсон. Харин гарт сахин бэлийн үлдсэн байсан. Тэр намхан бак бейтэй сахин өрөмтэй залуу энэ дэвэл өмдний халаас нь мөнгө байсан шүү. Бэлэг чи хайсан шүү. Арай л нэвт тамхины өнөр шингэсэн байлээ. Уг нь тэр гуравтаа цуг явж байгаа юм байгаад байсан юм байна. Айгаад байсан байна шүү дээ, тий. За. Тий. Ер нь жоохон их бэлэг мөнгөтэй явах ч амар шүү дээ. Амар. Хүн мэдээд байгаа юм шиг хараад. Тэр үеийн 1000 ногоонч пэстэй амар их мөнгө авахгүй юу? Тий. За, инх бод Жамин Сүрэн гэдэг залуу. Хэдэн зуун жилийн өмнө юм те бөөмэд. Би л 10 настай байсан юм. Нах зэгч маань 1 нас хүрч энийг өчигдөр уйссан баха те. Алей та хараадах та. Тий. Нөгөө нэг хүүхэд нь уйлаад чарлаад нөгөө юу яадаг. Тийм биш тий. Тий нөгөө шатдаг. Тийм биш тий. Тий. За. Тий. Хүрэлтэйгээ Бямба гэдэг залуугийн өвчлөлтөд үхэн 10 жилийн нэг дэвтрээ боллоо. Арын узуудаар дүүрийн бичиж шинэлэг ухаан, шашин шүтлэг, хайр дурлал, уус төр оролцоогүй юм гэж алга, оролдоогүй сэдв гэж алга. Тэр тунд тэгсэн хэрцгий идэм үр холбосон тэмүүлэл байна. Ингэсэн байна. Хөөрхийн юм байна заа чи. Хөөрсөн байна тэрэндээ. Хөөрхийн хүрлээгч тоохгүй хүлдүү байна даа чи.
Жижи өөрийгөө харлаа. Алдсан байна даа чи. Сакс тоглодог тэрмүү банд нь салаад сансар талга болоосаа. Зууралцсан тэрмүү хоёрыг харахаар 6 бомб тавиад дэлбэлчмээр санагдах юм. Counter Strike тоглодог байсан юм шиг байна гинэ. Ахир тэр мөмөдө битгий дурал гэж 10 үйт чинь сануулan хэлмээр байна. Пекс айхтар занаад зүгсэн нүгэлтэй токсик гар байсан байх шүү. Хэлмээр байна ч гэх шиг хаа айдсан эсвэл хараалж чадахын шамаа юм уу хааш. Гиснээс одоо тэр охин хаана юу хийж явд юм болоо гинт санчглаа гинэ. Яа, охины юун дээр хийгдэж байгаа юм уу? Үгүй өөрийнхөө нөгөө нэг тэмдэглэлийн дэвтэртэй. Тэр нэг охин хэлж чаас. Охин хэлж чадахгүй тэгээд өөртөө хэлж байгаа юм аа тий. За, отгон жаргал даваа давг гэдэг эмэгтэй. Би н яат өгсөн нэг л амьдрын гээд байгаа мөнгөөрөө палааж, дүүпл, үс гизэг гээд байдаг гоё дээрээ тавиад шинжилд ороод Facebook дээрээ зураг хийлээ. Тэгсэн том ихч маань харснаа. Иргүү хүү чинь өвлийн ичээ яаси. Хөө шаваас юм асууж байна. Маха яаси бэ гэт комент ичсэн байсан. Ичиж өгөх шахаад хурдан зураг автсан. Яа. Угаас мэдчих штэ энэ мөнгө авахгүй яг өвлийн чи зарж. Йоо. Аснаа ямар амар юм бэ нэрээ. За энэ үрээд 2023 оны 12 дугаар сарын 15-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ гэсэрээтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гайхалтай амтыг парлагаас чигмэн дурлагдсан хайртай амт парле за мөн хамгийн чанартай бүтээтгүүнээр хамгийн шилдэг гүйцэтгэлийг санал болгоно. Английн алдарт будганы брэнд Deluxe Pro Mongolia хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгий. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээгээ үл авч сонссны дараа хашмууг нэвтрүүлэг хашигнын дугаарыг үл авч үзэж сонсоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хамгийн шилдэг гүйцэтгэлийг санал болгоно. Английн алдарт Let's Color Deluxe Pro Mongolia. Утас 9910 8792 8864 9697. Гайхалтай амтыг Parle-гээс. Жигнэмгэн дурлагдсан хайртай амт Parle. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын MJ радио 88.3